Хэрхэн болон автомобиль намайг заяадаг өнөөдөр та бүхэндээ хэрхэн iOS iPhone утсан дээр AirDrop-ыг ашиглан файл хоорондоо солилцож болтыг та бүхэндээ дэмэг хүрэхэд бэлэн болсон байна. Манай цугийг subscribe хийж хэрэгцээтэй хүмүүст нь энэхүү бичлэгийг харамгүй тараагаарай. Ингээ хэдүүлээ дэмэр орцгоё. Хэрвээ та бүхэн өөрсдийн iPhone утаснасаа зураг болон видеог их хэмжээгээр нь хоорондоо утас хооронд болон Mac Pro руу шилжүүлэхийн тулд Select гэдэг дээдлийн та бүхэнд орчлуурыг дараад тухайн явуулмаар байгаа зурагнуудаа та бүхэн сонгоно, хэд ч байж болно. За эдгээр сонгосон зургуудынхаа дараад нь зүүн гар доод талд байгаа дөрвөлжин дотор дээшээ харсан сум дээр та бүхэн дарна. Ингэнгүүт таны доод талд хамгийн түрүүнд AirDrop гэсэн хэсэг гарч ирнэ. За энэхүү AirDrop-оор та өөрт ойрхон байгаа шилжүүлмээр байгаа хүнийхээ утасны нэр болон хаягийг олох байгаа. Тухайн хүнийхээ хаяг дээр нь дарна. Та бүхэн AirDrop-оор явуулангууд тэр даруйд нь таны компьютерийн баруун гар дээд талд AirDrop гэсэн хэсэг хинээс ирж байгаа гэдгийг та бүхэнд харуулна. За accept гэдгийнхаа доод талд нь болохоор танд хоёр сонголт байгаа. Эхнийх нь болохоор энэхүү зургийг шууд гаргаж ирэх, аль эсвэл хадгалаад татах гэсэн. Ихэвчлэн ер нь бол та бүхэн save to download гэдэг хэсгийг дарангууд энэ маань таны дэлгэсний доод талд хуулагдаад гараад ирнэ. Тэнгуү та эдгээр зургуудаа өөрийнхөө компьютер дээр татаж аван ашиглах боломжтой байдаг байгаа. Хэрвээ та бүхэн Mac-насаа утас руугаа ямар нэгэн файл шилжүүлмээр байгаа бол эхлээд та бүхэн тухайн зүйлээ сонгох хэрэгтэй. Энэ заавал зураг байх шаардлагагүй гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Энэ хөгжим, аль эсвэл файл юу ч хийж болно. Тухайн зүйлээ та бүхэн сонгоод маусныхаа баруун гар талыг дараад Share гэдэг дээр та бүхний хоёр дахь сонголт болох AirDrop гэдгийг та бүхэн сонгоно. За энэ зүйл маань сонгож явах үедээ ойр хавьд байгаа iOS-тэй бүхэл хүмүүсийг контакт та бүхэнд бол гаргаж ирнэ. Та бүхний дэлгэцэн дээр харж байгаачлан миний утасны заяа гэдэг нэр гараад ирэнгүүт энийгээ та бүхэн сонгоод нөгөө утасны талаас болохоор би энийг accept гэж дарснараа өөрөө утас руугаа авах боломжтой байгаа. Магадгүй та бүхэн iOS дээр хүмүүсийг хайнгууд гарч ирэхгүй байгаа бол та бүхэн өөрсдийнхөө Finder руугаа ороод эхний хэсэг болох AirDrop дээр та бүхэн дарна. Энэ хэсэг дээр Allow me to discover by гэдгийн хажуу талд нь болохоор та бүхэнд 3 сонголт адилхан гарч ирнэ. Энэ дээр доотлох нь буюу хэнийг ч хамаагүй хайж олох, эсвэл contact only буюу таны нэрийн жагсаалтын доор байгаа хүмүүсийн нэрс, 3 дахь нь ямар ч хүнтэй контакт хийх хэрэггүй гэсэн сонголтыг та бүхэн хийх боломжтой байгаа. Та бүхэн AirDrop хийснийхаа дараад нь үргэлж AirDrop-о унтрааж агараа гэж та бүхэнд бол зөвлөмөр байна. Хэрвээ таны утсан дээр энэхүү сонголт гарч ирэхгүй байгаа бол та бүхэн Settings руу ороод General гэдэг рүү орох байгаа. За хамгийн эхнийх нь AirDrop гэдэг хэсгээр та бүхэн ороод энэхүү 3 сонголтоо хийн. За эхнийх нь Everyone буюу хэн ч хамаагүй файлаа явуулах. Хоёр дахь нь зөвхөн таны өөрийн контакт буюу нэрсийн жагсаалтанд байгаа хүмүүс рүү явуулах. 3 дахь нь энийг унтраах гэсэн сонголт та бүхэнд байгаа. AirDrop-ийн давуу тал нь гэх юм бол та бүхэн интернет ашиглахгүйгээр хоорондоо мэдээлэл солилцож болдог байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн AirDrop ашиглан утаснасаа бусад утас руу, утаснасаа компьютерүүд рүү мөн компьютероос утас руу явуулж болдог талаар та бүхэндээ харууллаа. Энэхүү демог хэрэгцээтэй хүмүүст нь та бүхэн харамгүй тарааж манай YouTube сувгийг subscribe дарахаа бүү мартаарай. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.